сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 даваас басан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 6-ны мигмар гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Skytel энэ live hybrid хосолтон төлбөрт үйлчлэгээ мөн гэр бүл төвтэй арга бүлэг отхон хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 183 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа илээд өгье. ami@mjlradio.com руу та мэйлээр цагтлаа илгээх нь за мөн манай аппликейшны гар утсандаа татас суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү нөрхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод цагтлуудаа илгээгээрэй. Хэрвээ холоос та цагтлаа гараараа бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэм хаяглаа явуулаарай. Нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд хугацаа нээдэг. Өнөөдөр шууд хугацааг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгээ хэлхэн зоолоо. Ингээд ирсэн загтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу сонсогчдоо? Шуудан ирлээд хаяглан бичлээ. Ийм асуултууд энэ тэнхийн группүүдээр их яваад байдаг юм л да. Би харин энэ асуултанд өөрийнхөө бодлоос яг одоо шийдвэр гаргаж байгаа олон охид бүсгүүчүүд ирчүүчтэй хэлмээр санагтаад тэр асуулт нь юу вэ гэхээр ганц би ээж байх ямар вэ? Ганц би ээж байх хэцүү юу? Ганц би аа байх хэцүү юу гэсэн асуулт. Миний би ганц би ээж болоод аль хэдийн 9 жил болсон байна. Сэтгэл нийлэхгүй хүнтэй хэр удаан өөрийгөө хуурч амьдрах билээ гэд зориг гаргаад салж байлаа. Анх нэрэ битэй байхад хэцүү л байсан юм. Хүн амтны амны цугаа ярих харианы сэдв болоод л эцэггүй хүүхэдтэй авгаагаараа дуудуулаад л их хэл эмзэглэж хүмүүст гомдож сүү татарч нойргүй нулимстаал явдаг байлаа. Би нэлх нэрэ битэй байхдаа салж байсан юм. Хүүхэд өвдөхөд өвлийн шөнө үүрээр такси олдохгүй хүүхдээ тэврээд үүргийн эмнэлэг рүү алхаж уйлж сандарч авч байсан ч үгүй би. Хүүгээ тэврээд л өвлийн шөнөөр хинээс ч яахгүй хурдаа алхаад хүүгээсээ миний хүү битгий өвдөрөө битгий уйлаарай гэд уйлж бурхнаас гуйж явсан үе минь миний хувьд хамгийн хүнд өөрийгөө өрөвдөж байсан үе минь. Хэний ч хүмүүс сул дорой ядарсан байдлаа харуулахгүй, хэнийгч өрөвдүүлэхгүй, тусламж гуйхгүй гэсэн чанга дуу бодолтой хүнд хэцүү ганцаардаж уйлсан өдрүүддээ шүд зундсдаг байлаа. Хинд ч гомдлож хэцүү байна гэж хэлж үзээгүй. Энэ л үеийг тисчихвэл хүүхэд томроод эхлэхээр ерөөсөө хэцүү санагдахаа болсон байсан. Өнөөдөр энэ 9 жилийн хугацааг эргээд бодоход бүх зүйлийг даваад гарсан байна. Харин хүүхэд жоохон томроод эхлэхээр үе аавыгаа асуудаг болж эхэлсэн. Тэр үед нь хэлэх үггүй болж өөдөөс нь өөр юм ярьж яриаг нь булзааруулдаг байлаа. Одоо бол хүүхэд маань бүх юмыг ойлгож их ухаантай хүү болж өссөөр л байна. Хүү маань надад юу гэж хэлдэг гэж? Ээж, би аавгүйч ээж минь надад байна. Та бол миний ээж, бас миний аав шүү дээ гэдэл. Энэ үгийг анх сонсоод л нулимсаа чимээг үхэн залгилж хүүгээ ийм ухаантай зөөлөн хүү болж өсөж байгаад нь баярлаж байсан юм. Миний ээж хонсоо ол битгий дээрээ витамин уугаарай, ядарч болохгүй, сайн унтаарай, хайртай шүү ээжээ гэдэл ээжтэй хэлдэг болсон. Одоо ээждээ санаа тавьдаг мундаг хүү болсон. Хүүхэд гараас гараад эхлэхээр учир нь олждаг юм шүү. Ганц би ээжийн амьдрал хэцүү үедээ хэцүү, хатуу байдагч хэцүү хүнд бүх асуудлыг даваад гарсны дараа би хөнгөрч өөрөөрөө бахархдаг юм байна лээ. Хэцүү гэж бодвол юм бүхэн л хэцүү. Би болгоно, чадна гэж бодвол бүх юм сайхан болно. Бодолтой чадна гэдэг зориг тээж хэцүү гэсэн бодлоо авч хаяарай. Таарч нийлэхгүй л бол үр хөвгтөө бодоод тэсэж байна гэж өөрийгөө хуураад, зовоод, биеэ өвтгөөд сэтгэлээ шаналгаад байх хэрэггүй юм шиг. Чи ч бас амар тайван, жаргалтай амьдрах хэрэгтэй хүн шүү дээ. Энэ түрүүнд өөрийгөө л бодож шийдвэр гаргаарай гэж хүсье. Өр хүүхдүүд минь тайван, эрүүл орчинд, эрүүл харилцаанд өсвөл цаашдын хүмүүжлэлт нь бас эргээр нөлөөлнө шүү дээ. Мэдээж илэг бүтэн амьдрал гой сайханч, тэр гэрт аз жаргал байхгүй, хүүхдүүдийн нүдэнд жаргал байхгүй, таны нүдний гал цогчин унтарч, та ямар ч аз жаргалгүй мэдрэмжгүй, хүйтэн мэдрэмж мэдэрдэг бол та өөрийгөө бас
үлдсэн цаг хугацааг жаргалтай өнгөрүүлэхийн төлөө, өөр хүүхдүүдийн төлөө, ирээдүйн хүмүүжлгээд бүх зүйлийг тунгаан бодож шийдвэрээ гаргаарай л гэж хүсье. Одоо хэцүү санагдаж байгаа зүйлс Хесекийн хугацааны дараа эргээд нэг харахад танд маш их хүч урмыг өгч та цаашдаа улам их би чадна гэсэн бодолтойгоор өөртөө итгэлтэйгээр сайхан амьдарч өөрөөрөө бахархаж амьдрах өдөр ирэн шүү. Хесекийн хэцүү мэдрэмж хэцүү байдлыг тэсээд сайн бодсны эцэст шийдвэрээ гаргаарай. Бид бүгдээрээ л анхудаа амьдарч байгаа болохоор амьдарч байгаа цаг хугацаанд хин хинээ химлэж амьдралгүй, би бинээ ойлгож хайрлаж амьдарч байгаасай. Би бидээ урам өгч гой сайхан үг хэлж үгээрээ үйлдэлээрээ дэмнэж амьдраасай л гэж хүсэж байна. Бүх зүйл сайхан болно. Та нар минь бидний ирээдүй болсон бүх өрсөд минь аав ээжийн хайраар хайрлагдаж бүгд гэр гертэ аз жаргалтай халуун дулаан байгаасай гэж хүсэж байна. Би бинээ битгий гомдоогоорой. Та хамгийн өнгөрнөөлөгтэй, түшигтэй, халамжтай хүн нь байгаарай. Та хамгийн сайхан үг хэлж, сайхан инээмсгэлдэг, урам өгдөг, дулаахан тэр хүн байгаарай. Та хамгийн гоё зөв хүн нь байгаарай. Баярлалаа та бүхэндээ. Химэн нэрийн нууц нэгэн бүсгүйгээс цагтлаа илгээсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв ганц би аав ээж байх хэцүү. Тэгвэл яг юу нь хэцүү вэ, тийм ээ? Та одоо ганц би аав, нэг бол ганц би ээж бол танд хамгийн хэцүү санагдаж байгаа юм яг юу вэ? Мэдээж бид нар ганцаард нь өвдөн зовно, хүүхэд өсөхөд тийм ээ. Санхүүгийн асуудлаас ахуулаад маш олон зүйлийг давж туулна. Хоёулаа зүтгэж байгаа амьдрал, ганцаараа зүтгэж байгаа амьдрал хоёр шал өөр. Гэхдээ хүн болгоны тэр мэдэрч байгаа мэдрэмж, хэцүү санагдаж байгаа зүйлсүүд нь өөрөх. Ирээ магадгүй та яг одоо ганц би аав ээж бол танд хамгийн хэцүү санагдаж байгаа юм юу вэ, тийм ээ? Холбогдоод сэтгэлээ жоохон ч гэсэн нэгээрээ. Эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ тэгээд хамтдаа харилцаж би бинийгээ жаахан дэмжиж урам өгч тийм ээ сэтгэлээ жаахан ч гэсэн онгойлгоё. Цаара мэндийг бүгдд нь хүргье. Тэгээд ганц би аав ээж маш олон байгаа. Тэгээд анзаараад хараад хахад нэг үе бодтгол байлаа. Ганц би гэхээр зөвхөн ээж нар л тийм байт юм уу гэсэн. Одоо ганц би аав бол маш их болсон бэлээ. Ингээд ихний сүсгчийг авъя. Байна уу? Ано. Чин төргий. Та радио хамтраагаараа сонсогч. Сайн байна. Сайн байна уу? Арамдээ. Арамд. Ганц би аав. Ганц яа байна уу? Хоёр хүнтэй. Ганц би аав болоод хэр удаж байгаа вэ? За одоо 10 жил болж байна. Тэмпэж яг оо жоохон хэцүү санагддаг. Одоо бол хүмүүс гараад маш шаардлага ерөөдөө бол ганц яа болохондоо болоод харамсахгүй байна шүү. Хэцүү зүйлсээ даваа гарч гисэн. Хоёр хүүхдээ нэг нь 3 сартай нэг нь 3-наас 2 сартай ганц яа болж байсан. Маш багтаа үлдсэн байх шүү. Тэгэлээс авах үгүй. Сэтгэлийн насанд багт нь хэцүү санагддаг байсан. Шантар болсон. Ажлаа хийх үү, хүүхдүүдээ гэх үү, айгуу өндөрлөлтэй асуудал маш их байсан. Одоо хоёр хүүхд, нэг нь 8 дугаар анги, нэг нь 6 дугаар анги. Мундаг болцгооцсон. Одоо орой ажлаасаа тараад ирэхэд аваа ямар хоол идэх үү гэж асуугаас очиж штэ. Яг аавда хоолоо идэг болцсон тийм ээ. Тэгээд хэрхэдээ бол хүн зөв амьдраад юу хахад бол өөр хүүхдтэйгээ байна гэдэг чинь хамгийн хаж аргалтай. Тэг. Ганц яа амьдрал ганц гэж би боддгоо маа. Би бол 3 биеэрээ байгаа. Ястаа. Яг уу. Ээжийн хайрыг хоёр хүүхдээ мэдрүүлж чадахгүй байгаа ч. Аавын хайрыг хангалттай толтол
харуулахыг хичээж явж байгаа юм тий. Тий. Аав нь ч тэр ээж нь ч тэр болоод явж байгаа. Тий. Ерөнхийдөө бол одоогийн нийгэм ер нь бол нэг тиймэрхүү асуудал аавуудын асуудал орхигдсон талтай байдаг л гэж би боддог. Онцлог хуулиан байхгүй. Үнэхээр би хоёр хүүхэдтэйгээ байгаад байгаа ч хэлдэг. Ерөнхийдөө бол ганц үе ээжүүд гэж маш их ярьдаг. Өрх толгойлсон ээжүүд гэж ярьдаг. Яг өрх толгойлсон аавд гэхэр юу гэх юм бэ те? Өрх толгойлсон би хорон дээр өрх толгойлсон аав гэж явдаг гэснэ. Ямар нэгэн юм гооч үзээгүй л дээ. Гэхдээ 3-аас дээш хүүхэдтэй болвол усаас ямар нэг асуудал байж болдог юм билээ. Нэг юм халамж. Би бол 2 хүүхэдтэй болохоор тийм юм байхгүй. Гэхдээ би хорон юм индустри болонгод яг ингээ өрх толгойлсон аавд дээр юу гэдэг. Жохон юутэй түүлэх ч боддог. Нэг л жоохон орхигдчиход байна уу да гэдэг. Тий. Нэг ч байсан, хоёр ч байсан, гурав ч байсан. Өрх толгойлчлоо өрх толгойсон гэж боддог. Тэгэл байхаа. Мадуу танд одоо ахиад гэр бүлтэй болох гэдэг ч юм уу те хүүхдүүдээ ээжтэй болгоно гэдэг бодол байдаг уу? Шинтэй нэг хантаа ингэж тэгж уулзах гэж үзсэн л дээ. Тэгээд яг ингээд хүүхдүүд өмсөр хэцүү билээ. Болохгүй билээ. Яг л нэг чинь сэтгэлээсээ хайрлаж ялчгүй л төрсөн. Төрсөн л бол төрсөн л гэдэг юм билээ. Түрүүгүй одоо нохоод гэдэг гарч гэдэг юм. Төө болж өгөөгүй. Тийм болохоор ерөөдөө бол ахаад бол одоохондоо бол явж бодлого байна. Дахиад гэр бүлтэй болно тийм ээ хүүхдүүдээ. Өөртөө ээжтэй болгоно гэсэн. Юуноо бол би хүүхдээ ганцлуу ингээ явж байгаа ч гэсэн. Яг ингээд хойдхийн царай харуулах аюу хэцүү бэл. Болохгүй ч нэг үдсэн тэгээд бүтээгүй. Цаанаасаа л болж өгөөг бахан тийм ээ. Цаанаасаа л болж өгөхгүй. Одоо ер нь гэдэг бол тэр талаар бол бүр мартсан. 2 хүүхдээ тэгээд 3 хүүхдээ. 3 биендээ гэсэн юу хэлж байна. Тийм байна. Мундаг байна та. Одоо 10 жил яддаг шүү дээ. Тэр нэрэ амьтдыг чинь одоо ингээ гараас гаргацсан бахархалтай нарахгүй тийм ээ. Аав ямар хоол хийх вэ гэж хүлээж ин гэдэг чинь ямар сайхан бэ. Тийм. Гэрээ цэвэрлсэн. Хичээлээ ингээд яваа явж байгаа. Орой хичээлээ хараад аваа хичээлээ харчлаа шүү гэдээ ажилласан ч ажилгүйсэн ч над руу хоёулаа залхдаг. Би энэ юм дээр л одоо бол 2 хүүхдийнхээ юмд бол маш аз жаргалтай. Би яаж ажил хийсэн ч байсан орой ороод ямар ч ядаргаа бүх юм мартдаг. Энэ төрөл 2 хүүхдтэй бол маш аз жаргалтай байдаг. Мундаг байна танд. Одоохондоо бол би дурын дондор ахаад ямар нэг юм орч ирэх боломжгүй. Яг үнэ. Бүлээж авах бэлэн биш байгаа тийм ээ. Тийм байна. Яг эргэлд наац жаргал сайхан бүхнийг хүсье. Мэдээж хэрэг бүх хүмүүс муу биш тийм ээ. Тэгээ угаасаа баян орой олхон ингээ явж байхдаа танаараад сонсдог. Үнэхээр гоё сэдв бүх төрлийн гэр бүлийн талаарх сэдв ойлголтыг үнэхээр ирчүүд мэтээчүүд бүгдэнд нь ингэж өгдөд нь маш их баярлалтай шүү. Баярлалаа танд. Ариг сайхан өнгөрүүлээрэй. За хайрлалаа. Яахны сонсогч маань холбогдлоо. Үнэ. Яг нэг талдаа нийгэм бас яг тэгж яригддаг тийм ээ. Өргөдлгөөсөн ээж гэж л их яригдна гэхээс биш. Яг аав гэхээр хэр олон удаа ярьдаг юм бол тэр шиг хэр олон хүмүүс ханддаг юм бол Херос юм тийм ээ. За нэвтрүүлгийн хамтрал шиг танилцуулан дараагийнхаа сонсогчийг Skytel энэ live hybrid хоссон төлбөр төлөвлөгөөг танилцуулъя. За хэрэглэгч та нэмэлт төлбөр санаа зовхгүйгээр ердөө 20,000 төгрөгт бүгдийг нь багтаасан hybrid 20 багцыг сонгоод 22 GB 5,000 нэгж сүлжээнд хязгааргүй яриа мессеж бичих зам мөсик багц хязгааргүй ашиглах боломжтой болчихжээ. За hybrid үйлчилгээний онцлог нь юу гэхээр нэмэлт хэрэглээгээ цэнэглэгч картаар шийдэх боломжтой. За 20,000 төгрөгөөр юу их боломжтой вэ гэдэг чи хэрэг одоо чи нэг 20,000 төгрөгөөр
хоол авч идэж болох юм тий. За нэг бол нэг кино л үзэж болох юм да. Тэгвэл та 20,000 төгрөгөөр ийм олон үйлчлэгийг энэ live hybrid хөсөлн төлбөрт үйлчлэгийг сонгоод авч болох нэ. За дотроо бол 11 картууд нь болохоор 11,000, 14,000, 21,000 төгрөгийн сонголтууд байгаа ахна. Холбогдох утасны дугаар нь 15 руу залгах нэ. За тэгээд social хаяг нь болохоор Skytel гэдэг гараад ирэх нь. Баярлалаа хамтран ажилласан Skytel энэ live hybrid хөсөлн төлбөрт үйлчлэгээ байлаа. Хамтаа сонсогчдоо баярлалаа. Өргөжлөлтөнд дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Таны чимэн төргий? Чимэнд. За, сэдвээ сонслоо. Тий, одоо охинтойгоо охиныхаа салаад тэгэл тэр тэгэрээ. Одоо 30 жил болчихлоо. Тэгээ хүнтэй суух гэхээр яг үндэ хүүхдэн хэцүү юм билээ. Ер нь тийм янз бүрийн юм сонсогдож идэг. Тэгэл яг цагаа тулахаар ер нь хүний хүүхдийг хайрладаг юм шиг надад санагдсан. Төрсөн шүү. Төрсөн л биш бол яг үнийг хэлэхэд яг цагаа тулахаар би ч ялгаагүй гэх юм бэл. Тэгэл хүн чи яг цагаа тулахаар яг өөрийнхөө л юг барьж авд юм биш үү? Тэгэл хүнтэй сууя гэж хэд удаа бодож исэн тэгээс хүлтэй өөр хүлэн зөвшөөрсөн. Шууд хүлэн зөвшөөрсөн. Ганц биеэрээ явсаар хагаад. Тий. Тэгээд энэ охиноо том болгоод одоо ажил төрөлтэй сургууль соёл төгсөөд хүнтэй суугаад зэгээ харах үзэж гисэн. Тий. Тэгэл одоо бол нэг юм бодогддгүй юм уу? Зүгээр ганц бие байхын бас давуу тал бас байдаг. За. Хамгийн том давуу тал өөрийгөө хөгжүүлэх. Яг өөртөө анхаарч сурах хэрэгтэй юм билээ. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм билээ. Маш их юм уншаад ингээд давуу талаа аюух ашиглах хэрэгтэй юм билээ. Тэгээ тэр бүх болцоогоо харахгүй одоо ингээл гэр бүлдэл хөцөлтөй бас хэцүү юм шиг надад санагдсан. Тэгэл таахгүй. Тэгээ сүүл нэг хүнтэй суух гэж үзээд үнэхээр болохгүй. Тэгээд шууд ярилцаад хоёр тийш болсон. Уул нууцсан дааж болчихгүй тийм. Тий, дахиад босгоод тэгээд хүүхд ч том болсон болно гэл та өөрийнхөө амьдрал гэдэг болохгүй юм биш юм. Тэгэл яг үдийн насанд бол зүгээр яг үнийг хэлэхэд ярилцах нь илүү зүгээр юм бэл. Болохгүй юмыг заавал болохгүй л тий. Өөрийгөө бас хүчлээд нөгөө хүнээж хүчлээд яг түүхтэй юм бэлээ. Тэгээ шууд ярилцаад 3 жил гарсан болсны дараа бол ярилцаад тэгээд салсан. Яг хоёр талаас яг болж өгөхгүй шүү тий. Тэг болохгүй байгаа юм чинь. Тэгээд тэр чинь зөндөө одоо хүн чи болох гэдэг ихээр үзүүлж харуулд юм бэ. Бас янз бүрийн судалт юм бэ. Тэгээд яаж болохгүй болтгоо бэл. Тэгэл ярилцаад тэгээд салсан. Стол нөгөө дээрээсээ доор хүртэл бүх л аргыг хэрэглэсэн болж өгсөн. Тий. Үнэхээр болохгүй юм байна. Тэгээд одоо бол ингээд ийм одоо би чинь 57 удахгүй хүрэн. Тэгэхээр яг ийм насан дээр одоо бас яг дахиад хүнтэй сууя гэх тэгэхээр бидний үеийнхэн чинь ихэнх нь ер нь бол бас ихтэй хүмүүсийн төрөл явчихд юм биш үү? Тийм, монгол ирчүүдийн. Тэгээд дээр нь одоо яг ингээ үлдсэн хүмүүс нь хахаар яг үнийг бас ихэнх найрах уудаг болсон. Эсвэл тэгэл нэг ажилгүй одоо бүгдээрээ тэтгүүрт гарчлаа штэ. Тэгсэн мөртлөө бас би хаандаа нэг тийм арчаатай биш. Юу яагаад тийм бидээ вирус ойлгохгүй байна л та. Яагаад ийм ихэнх нь ийм болчихвол уг нь бол арчаатай хүмүүс байна. Арчаатайнууд нь тэгээд хоохон юм уу ихэнх нь миний үеийнхэн бас гадагшаа гарсан байна. Магадгүй шүү тийм ээ ихэвчлэн гадагшаа гарсан тэгээд бидний үеийнхэн тэр үед айгүйх гадагшаа гараад амьдарсан. Тийм болохоор тэр мэрийг бас ингээл ажиглаад ахаар ер нь бол бас их ховор талдаа тэгэл мэдээж бид нар өөртөөсөө нэлийн дүүм мөнхтэй суун гэдэг бол бас нэг талаас боломжгүй юм шиг санагдсан. Явандаа бас нэг цаг хугацааны явцад ялгаа бас гарна. Яг үнтэй насны зүрх гарч эхэлнэ. Гарч эхэлнэ тэгэл ер нь зөндөл асуудал ийм бэ дөө. Ер нь гэхдээ ганц амьдралаар нь хүлээн зөвшөөрсөн бүр амар юм бэл. Нэг тал. Гэтэ мэдээж боломж бол гарвал тэг мэдээж барьж авна. Боломж гарахгүй бол тэрэндээ бол гутрах хэрэггүй юм байна. Гэтэ ганц бие байлаа гэдээ одоо бол нэг муу
байх юм бол байхгүй. Маш их хийх ёстой ажлаа хийгээд өөрийгөө илүү хөгжүүлээд юм үзээд чадaltaа явж чаддаг байгаа дээр маш их аялж өөрийгөө нээгээд би одоо Монголын 21 аймгаар явсан. Гадагшаа их аялж гин. Жилдээ нэг 2 удаа явцдаг. Тэр энэ боломжтой ерөөсөө тултлан ашиглах хэрэгтэй гэдэг айгуу сайн. Одоо өөрийгөө илүү хайрлаж эхэлж шүү дээ, тийм ээ? Тий. Тэгээд би тэрэндээ айгуу талархаад байгаа бас. Магадгүй та одоо ганц бие ээж амьдралаар удаан амьдарчлаа, тийм ээ? Энэ хугацаанд охиноо өсгөж яхад үнэхээр шантраад ямар хэцүү юм бэ гэж бодогдчихсэн асуудал нь. Бага. Унжис үе байж штэ. Тэгэл тэр унжис үед чинь бол өстой нэрэ бараг л охиныгоо мэдхгүй байна. Одоо бодоход би тэр амьдрал бол үнэхээр чанга амьдрал байна. Тэгэл нэг 37 хүрэл тэгэл сэрж байгаа юм чинь нэр одоо болио гэл. Тэгэл шүд зугаал бассан да. Мандаа байна уу? Өөрчлөгдөх гэж хичээсэн гэр. Тэгэд яг үндэ хайртай хүмүүс байна. Яг гэр бүл тусалт юм бэл. Ойр тойрны. Өсвөл итэг ах дүүнэр төрснүүд л тусалт юм бэл. Тэрнээс өөр хинч тусалт юм бэл. Найз нар бол ер нь бол 1-2хан л үлдсэн ихтэй. Тэгэл одоо бол босоод ирсэн гоё явж байхад бол бүгд л найзууд болчихдог. Сүүл найзлсан цөөхөн идэг бол байна. Тэднэртэйгээ бол би татна үнэхээр татна чаддаг. Нэг шигшигтэй үлддэг шүү тий. Тэгэл их юм сурд юм бэ нөө амьдрал угаасаа л тэгэл дандаа суралцаал явчихдаг. Тэр гоё юм бэ. Хөтлөө суралцдаг гэж. Таны яриаг сонсоод байсан чинь нөгөө нэг хорн гарц зөвхөн гэдэг шиг олон зүйлийг ойлгож шít. Нэрээч тийм дээ гэж бодогдтал. Тий, тэгээд мөнгө чухал биш гэдэг боловч бас мөнгө чухал. Тий. Гэхдээ мөнгөийг яг юунд хэрэглэх вэ гэдэгсэл бас тэр чухал үгүй чинь. Гэхдээ мөнгийг яг үндэ зөв зарцуулах мөнгөтэй байх үнэхээр хэрэгтэй. Бид нар өсөн дэвжиж цаашаа их юм үзэж харж ингээ явхад мөнгө хэрэгтэй. Тэрнээс мөнгийг бас огт хэрэггүй мөнгө бол амьдрал биш гэж бас ярьж болохгүй юм чи бүх юм хоёр талтай болохоор бас тэгж болохгүй юм билээ. Та мөнгөгүй л амьдарч болохгүй үстэй. Мөнгөгүй л амьдарч болохоо болчиход байна шүү дээ. Тий, одоо л яг шудрах хэлхий тийм л тэгш. Тэгчээд бас мөнгөгүй мөнгө байх хэрэгтэй. Тэр бол хэрэгцээний хамгийн наад захын юм бол хэрэгтэй шүү дээ. Тэр өөр хүүхдтэйгээ одоо яа тий туслах эсвэл одоохондоо тус авахгүй байсан ч байсан тэднээс хизээний цаг тус гарч ирэн тэр үед нь би яах вэ? Амьдралд бол хэлж ярихгүй зөндөл юм байдаг шүү дээ. Тэгээ үнэхээр сайхан нэвтрүүлэг хийдэг шүү, талархаж явдаг шүү танартай. Баярлалаа тийм. Сайхан байна. Баярлалаа. Сайхан байна арай. Арай сайхан өнгөрүүлээрэй. За талархлаа. За. Хэрэл юм болохгүй байгаа юмыг заавал араас нь хөөцөлдөл болох гэж байхаар өөрийгөө ойлгоод өөрөөрөө илүү хөнгө өнгийгөө өөрийгөө хөгжүүлээд тийм ээ. Цаг хугацаагаа өөртөө зарцуулаад байвал юмч тэгээд учир нь олддог доо гэж янз бүрээр үзлээ. Үнэхээр болсонгүй гэж. За мэдгүй би л ганц би хүүхдтэй ээж авнараар бахархдаг штэ. Манай бага ихч бараг 10 оноос хойш ганц би явсан. Дунд нөхөн амьтантай нийлэх гэж үзсэн ч болоогүй. Харин хүү нь одоо ёстой 15 хүрсэн том залуу болсон доо. Зүгээр л ихчийг харахад манай ихч гэж нэг мэтгэл хүчтэй эмэгтэй болсон юм шиг санагддаг. Харин одоо бол сайхан хайр дурлалтай учирсан. Мэдээж манай ихчийн бүх зүйл манай ихчийн хүүн л байсан шүү дээ. Ихчийг одоо жаргаж байна л гэж хардаг таал гэсэн байна. Танд хэцүү шттэ 3 сардаг хүүгээ тврээд хүний нутагт байрнаас байр дамжин хөөгдөж авахдаа заримдаа автобусны буудлын хонох үйч байлаа. Гэсэн ч хүүгээ яаж ч мөлхсөн ч ирээд явна гэдэл тиссэн. Дараа нь эцэг нь гинэд гарч ирээд уучлж өнгөрөөгөө дахиад нээсэн. Ахаад нэг хүүхдтэй болоод ахаад л салсан. Ахааш нийлээгүй одоо нөхөр маань тэр үед зүдэрч авах надад дээрээс зайсан. Бэлэг гэж боддог шүү гэсэн байна. Эмэгтэй хүн дэр хүний нөмөр нүүлэг хайр халамж маш дутагддаг юм байна лээ. Туулаад л гарлаа да. Таарч тохирохгүй хүний хажууд байснаас хоёр хүүхдтэйгээ аз жаргалаараа дүүрэн онжлоод байсан. Та одоо хүүхдүүд томроод бие дагаад сайхан байна л гэсэн байна. Хэцүү үе байлгүй байх тий одоо даваад гарсан. Гэхдээ өөртөө хайртай охидтойч хайртай л гэдэг ч байна. Ярил тийм шүү тийм ээ. Даваад гарсан байна гэдэг мундаг.
За хамтраалагчтай танилцуулаад өргөжлүүлье. Гэр бүл төвтэй арга булаг отхон. Сүхбаатар дүүргийн 11-р хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн нэрэмжит хүүхдэд ээлтэй гудамж нь буюу за бидний сайн мэддгээр сүүлийн бэлгийн 100% талд барилалтай 5 болог 8 зайлын бизнес зэрэглийн төсөл байгаа. За голомт банкны 360 үнэлгээгээр 3 одтой бизнес зэрэглийн төслөөр үнэлэгдээд 125% хүүхдийн онцгой гэрээ байгуулагдаж борлуулалт хийгдэж байгаа хнэ. За өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хотын одоо хойд бүсэд байрлалтай аль биесээр үнэлгээгдсэн цор ганц бизнес зэрэглийн төсөл байгаа. Гэр бүл төвтэй арга булаг төслийн хувьд А блок нь бүрэн ашиглалтанд орсон. Оршин суугчтай эхнээс нь оруулаад эхэлсэн байгааг дуулахад бол таатай байна. За төслийн хувьд 2020-ны 1-р улиралд барилгын суурай тавиад ажиллаа эхлүүлсэн. 25-ны 3-р улиралд багтаа 5 блок бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа хэмээн. Хэрвээ та хотын төвд ажилтаа эсвэл хотын төвд ойр амьдрах хүсэлтэй хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх гэж зам дээр түгжирч стресстэй орой ажиллаа дараад машина хаан тавхаа мэдэхгүй байнгын түгшүүртэй хүүхдийн тоглоомын талбай аюулгүй байдал одоо тийм тутмаг 1-2 болоо хуучин дид бүцэд муутай орон сууцнд амьдардаг бол арга булаг хотхон хажуудаа сургууль цэцэрлэгтэй хөдөлთა үйлчлэгийн нэгдсэн төвтэй төрөл бүрийн спорт талбайтай амрах хэсэгтэй за тэр бүхэл гэр бүлийн төдийг хөршийн холбоог дэмждэг чөлөөт цагаа зөв бүлэвсэн өнгөрөөхөд зориулах хэссэн бүрийн community center гэхээр таны гэр бүлийн хэрэгцээг нэг дорн бүтээн байгуулж өсөхийн том төсөл байгаа гэсэн үг. За тэгэхээр арга булаг хотны ашиглалтанд орсон А болон энэ жилийн 2-р улиралд нь ашиглалтанд орох И блокийн үн 4,990 мянган төгрөг байгаа юм байна. Харин энэ жилийн 3-р улиралд нь ашиглалтанд орох БЦД блок болохоор за 4,490 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм билээ шүү. Давуу тал бол маш ихтэй. Үрийн эзэмшлийн газар дээр 960 хүүхд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэй байна. Сургуулийн хувьд улстай хамтраад олон улсын хөтөлбөртэй сургууль болохоор төлөвлөж байгаа. Тэгээд өрөөний зөв зөвхөн байгуулалттай гэсэн гадны орчны камерын хяналттай аль бүр гэрээсээ хянаад иж болох юм билээ. За тэгээд дээрэс нь хотын төв цэгээс хамгийн ойр байршилт буюу хамгийн боломжийн үнэтэй жагаан тэгээд Сүхбаатарын талбайгаас 2.2 км-ийн л зайтай юм билээ. Хаяг байршлын хувьд Сүхбаатар дүүрэг 11-р хороо арга булаг зохицолбор хотхон утасны дугаар нь 72.11 72.11 сошиал хаяг нь арга булаг хотхон гэдэг хаягаар гараад ирэх нэ. Бодлоо хамтран ажилласан гэр бүл төвтэй арга булаг хотхон хамтран ажиллалаа. Чамдагаас сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв ганц би аав ээж байх хэцүү гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогчийг авъя. Банаа насарсан байна. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Хүүхдүүдээрээ туслуулах цаг болоог өөрийгөө аваад явдаг насн дээрээ байна. Амьдрах сайхан гэж. Үнэ амьдрах сайхан байлгүй яах вэ? Дараагийн сонсогч байна уу? Байна уу чим төргий? За хоёр зүйл хэлье гэж бодоод ороод ирлээ. За Би бол ганц би ээж байсан. 6 жил байгаад тэгээд хүнтэй суусан. За эхний зүйл нь болохоор яг уу ганц би ээж байх уу ярих гэдэг юм л та. Тэгэхэд бол яг манай дээд давхарт өөр нэг эмэгтэй гэсэн үе. за Тэгээд дэлгүүр хошоогоор дайралтахаараа манай нөхөр гэж байх болол гэдэг. Тэгсэн мөртлөө шүн ороо болохоор орилж шахрал зодуулаад идэг. балар. Тэгээд тухайд бол бодож илаа за ингэж амьдарч яснаас амартай байгаа би ажтай юм байна гэж бодох үе бол байсан. Тийм үнэхээр юу яаж яснаас хитэн үнтэй бол Тэгэж тэ гэр бүлийн хүч хэлэлцээ шүү гэж хэлье гэж бодож эхний миний эцэг. Дараа нь сүүлд нэг оролцсон хичээн яриаг сонсоод залхасаар гаад ороод ирлээ. Тэр юу вэ гэхээр нөгөө одоо хүний л идэг юм байлээ гэж хэлсэн. Тэгээд тийм биш нь асуулна байдаг юм аа л гэж хэлэх санаатай. Хүн болгоо өөрөө гэж үү? Тийм би бол хүүхдээ эцэн дахт нь салчаад тавтайд нь 5 өнгөрч явахт нь хүнтэй суусан. Одоо манай хүүхд чинь 16 хүрчлээ. Ер нь бол бүр ингээд зарим эцэгчүүдийг хараад хахад одоо үеийн найз нөхөдөө хүүхдийн эцэгхийн гинтэр ангийнхан хүүхдүүд эцэгхийн зэрэг хараад хахад ер нь бол бас муу ээж төрсөн аав гэж бас байдаг юм аа. Тэднээс илүү бүр ингээд миний санснаас илүүгээр хүүхдийг маань хайрлах надаас илүү бас ингээд ажил төрөлтөд төрсэн үед хөөхөн бүх юмгийн зохицуулаад ингээд бүх юмд нөгөө чараагаад тэр худалчунд надаас илүү санаа тавиад авч явдаг
тийм аав байдаг юм аа. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө туулснараа ч юм уу тий битгий хүмүүст ингэж мессеж өгөөсэй гэж бодоод сайн хүмүүсээс байгаа шүү гэж хэлэх гээд орж ирсэн юм аа. Бага мэдээч хэрэг. Төрснөөс илүү хүмүүс зөндөө шүү дээ. Тий төрснөөс илүү сайхан сэтгэлтэй хүмүүс, сайн хүмүүс ороо дээр байгаа шүү. Зүгээр бид нэр дайралтаж чадсан чадаагүй, таньсан таньаагүй тэгэл янз бүрийн бас өөрсдийнхөө зүхийг үсгээл явж байгаа юм чинь тийм ээ. Манай ээж бол байдаг. 30 настай да нөхрөөсөө салсан. Бид одоо жаргарцсан явж байгаа өөрөөсөө хүнтэй суугаагүй. Олон хүүхэдтэй байхаар бас нөлөөлдөг гэж магадгүй. Тийм байх тийм ээ. Олон хүнтэй сууч гэхээр болж өгөхгүй. Тий цаад хүмүүс нь ч суухад бас хэцүү олон болчих гээд байдаг тийм. Бас хайрлж чадахгүй тэр өөртөө итгэлгүй бас ээж болно шүү дээ. Цаад хүн нь нөгөө муудаа биш хүүхдийг нь олон гэж олсондооч биш тийм ээ. Өөнтгөлсөндөө биш. Би энэ олон хүүхдийг хайрлж чадах илүү гэж өөртөө итгэлгүй байх ч үе байх л байх. Одоо мэдэхгүй байна. Тэгээд нөгөө талаасаа манай ээжийн хувьд бол ийм олон хүүхдийг ч одоо нөгөө хайрлаад явна гэж хүн одоо байхгүй л үдээ гэдэг анханасаа өөртөө тийм нөгөө зориг тавихгүйгээр түрүүний нөгөө хамгийн анхны оролцогч хэлж шүү дээ. Одоо тэр бодлоо мартсан дөө гэдэг шиг. Тий, итгэл төрөхгүй шүү дээ. Мартаж яваад ингээ ганцаараа насыг барж байгаа л гэж би ойлгосон. Тэгээд одоо ингээ хараад хад 60 гараад л 40 оны харахаар цайгаа аваад хүнтэй байсан бол гэж бол бид хэд хүүхдүүд ихэнх зүгээс л боддгоо бид хэд ингээ 16 хүрчлээ 18 хүрчлээ гараас гарсан цуглаж хийжсэн үе бол байдаг. Өрөөсөө хүлээж авахгүйсаар байгаа л ингээл хөнгөрсөн одоо саяны хүний яриаг сонсоод хаад яг л ингээд манай чиний хүн шиг ингээд өөрийгөө ингээд хаацсан байсан юм байна да. Би одоо үг боли одоо гэж юу тийм те. Тийм болов л гэж одоо бодчихсон да. Стресс тань хүний амьдрал гэж таашгүй юм тийм өөрийнх нь тийм бүгдээрээ л өөр ингэсэн түүхийг үсгээд өөр ингэсэн замлаар явж байгаа учраас сайн таарханч байна, таарахгүй ч байна. Дээр нь тэрийг хүлийн зөвшөөрөх нь анханасаа оруулахгүй ч бас байдаг юм байна да л гэж бодож байна да. Яг үнэ. Баярлалаа танд. За баярлалаа өчиг сайхан өнгөрүүлээрэй. За өчиг сайхан өнгөрүүлээрэй. Стресс бас тийм шүү. Хороо дэлхийн бүх хүмүүс муу болчоогүй. Төрснөөс нь илүү аваад явж байгаа мундаг аав ээж нар бол зөндөө олон байгаа. Нэрэл бидний таарсан таараагүй байна. Цаг хугацааны таарах хувьслын тохирооч гэдэг юм уу те. Тэрнээсээ ч бас болдог байх та. За ганц би 14 жил олжээ. Хэцүү үед яаж игээл давсан байдаг та. Хүүхэд жаахан байхад баяраар л их онцгой мэдрэмж авдаг байлаа гэсэн байна. Үнэхээр үнэн сайн хүмүүс байдаг юм шүү гэж байна. Ганцаараа хэцүү гэж байна. За ганц би байх хэцүү 10 жил ганц би ээж байна. Одоо тэгээд нийгэмд хойд ээж аав хэцүү хүн болгол муу биш ээ. Ганц би ээж аавда тэнхээтэй байна шүү. Энэ бүгдийг таваад туулж чаднаа гэсэн байна. Бас нэг тийм хогийн яриа байдаг штэ. Нийх муха энэ ямар олигтойтой ганц би явж байгаа юм бэ гэд ярьдаг тийм хүмүүст ёстой дургүй гэсэн байна. Тийм ганц би юу хэцүү зүйл. Тэгэхээр одоо тэр чинь өөрөө хүсээд тэр сунгацсан амьдрал биш шүү дээ тий. За би нэгэн түнтэй сунтаа тэгээд хоёр хүүхэдтэй болоод салаад энэ хоёр хүүхдийг хүнчрүүлээд ганц бие ээж авах болно доо гэж мэдээж хүн амьдрал эхлүүлдэг байх. Гэтэл хүний амьдралд юу өс тохиолдохтой тийм ээ. Ханаа зуурдаар алдсан байж болно. За мэдгүй тэгэл өөрчнөө олон шалтгаанаас болоод ганц бие ээж авах болж байгаа хүмүүс бас байгаа бах. Тэр хүмүүсийн амьдралыг бид нэр мэдэхгүй нэг ч удаа тэр минут секундээр нь амьдарч үзээгүй. Тэрээс нь юу гэж туулсныг мэдэхгүй ээж. Нэг хэмлээд яхав те гэж гол нь одоо цагтлын маань эзэн тэгж битсэн байлээ. Би өөрөө ганц бие ээж. Тэгтээ нэгэндээ урам хайрладаг сайн хүмүүс байцгаая гэд битсэн байлээ. За ганц бие ээж болоо 6 жил боллоо. Эцэц өрмийн ээж аав минь л үлддэг юм байна та. Хамт байх гээд болохгүй бол ганцаараа байсан илүү аз жаргалтай 50 юм байлаа гэсэн байна. За өнөөдөр холбогдож сэтгэлээ нээсэн хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Энэ сэдвээр ахаад ч бас нэг ярилцмаар юм байна. Студид хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Skytel энэ live hybrid хососон төлбөрт үйлчлэгээ мөн гэр бүлд дарга бэлэг утгах юм байна. Та бүхэн минь сайхан амарцгаарай. Маргааш шинэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.